За манай компани байгуулагдаад 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За энэ тэмцээнд ороод сүүлийн 5-6 жил тасралтгүй оролцож байгаа. Тэгээд ер нь энэ тэмцээнд байна оролцсноор иргэдэд хүрж байгаа нийтийн төвийн үйлчлэгийг улам найдвартай одоо шуурхай үйлчлэгийг үзүүлэх одоо гол зорилго нэг харж байгаа. За тэгээд нийслэлийн удирдлага сүүлийн 2 жил ялангуяа хотын дарга Нямбатар дарга одоо бид бүхний тээвэрчтэйг ойлгоод манай шагнал байг нэмсэн байна. Энэ жолооч нарыг бас одоо ингээд өргөн цар хүрээд оролцоход нэлээд дөхөн болсон гэж харж байгаа. За энэхүү тэмцээн бол 2019 оноос хойш одоо энэ 4 удаагийн тэмцээн 4 дахь жилдээ болж байна. Жилээс жилд бол баг тамирчдын маань одоо ур чадвар жилээс жилд сайжирч оролцогч тамирчдын одоо тоо нэмэгдсэн одоо их өргөн царварыг хамардаг юм улам өргөдсөн юм том гоё тэмцээн болж байна. Жилээс жилд бол жолооч нарын маань ур чадвар нэмэгдсэн байна. Тэмцээний маань бай шагналч гэсэн нэмэгдсэн байна. Түүнтэй холбоотой энэ жолооч нар маань ч гэсэн айгүй хариуцлагатай хандж байна энэ тэмцээнд. Ер нь идэвхт санаачлагтай сайн оролцож байна манай нийтийн тээврийн жолооч нар. Би 4 дахь жилдээ шүүж байна. Анх 19 оноос л эхлэе шүүсэн. Дунд нь 1 жил угаасаа тэмцээн маань зөхиогдоогүй. 1 жил завсарласан. Тэг яг 4 дахь жилдээ шүүгчээр ажиллаж байна. За нийт тээврийн жолооч нартай тэмцээнд нь амжилт хүсье. Тэгээд та бүхэндээ эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсье. Мөн тээврийн салбарынхандаа автоэрийн 100 жилийн баярын мэндийг хүргье. Энэ уран жолоодлогын тэмцээнд одоо манай байгууллага анх удаа оролцож байгаа. Анх удаа оролцож байгаа гэдэг нь ерөөсөө одоо яг энэ одоо сүүлийн үед одоо манай нийтийн тээврийн одоо дарга отгон жаргал төр захиргаа удирдлагын баг бол үнэхээр одоо нийтийн тээврийг одоо ганцхан спортын арга хэмжээгээр биш ер нь нийт Монгол орны нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарын хөнгө үзэмж өдрөөс өдөрт өнгөрчин авахж байгаад одоо бид хүн баяртай байгаа. Өнөөдөр одоо энэ тэмцээн бол одоо маш их сайхан өндөр ур чадвартай олон багууд маш их өндөр өсөлтөнд оролцож байна. За энэнд одоо бид нар одоо маш их сэтгэл хөдлөн одоо байгууллага хамт олноороо оролцож байна. Ингээд манай нийтийн тээврийн сайхан ирээдүйн компани бол энэ арга хэмжээг бол ач холбогдлын хувьд бол маш их өндөр оролцож байна. За ингээд ерөөсөө тэмцээнд оролцож байгаа нийт баг тамирчид энэ тэмцээнийг удирдан зохион байгуулж байгаа нийтийн тээврийн удирдлага хамт олонд та бүхэнд одоо ажлын өндөр амжилт хүсэж байна. Цаашлахын ажил өндөр амжилт хүсье.